Экологийн боловсролын төвөөс хүүхэд олон нийтэд зориулан цахим ертөнцөөс төрж болов холдож байгалыг бодитоор мэдрэх, богино хугацаанд таньж мэдэх боломжийг олгох байгаль орчин танин мэдхүүн өртөөжилсөн сургалтыг байнга зохион байгуулж байна. Жилийн бүх улиралд ажлын өдрүүдээр аялах боломжтой уг сургалтаар та бүхэн хүүхдүүдэд ажилсаг чигийн улаан, үл үзэгдэгчийн мөрөөр, чимээгүн чимээ, байгалийн массаж, дайснуу нөхрөө, хоёр эрдэнэ, дөрвөл зэрэг өртөөгөөр аялуулж байгаль орчны боловсролыг дэмжээрэй. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Монгол Улсын их сургуулийн экологийн боловсролын төвтэй хамтран байгаль орчны талаарх мэдээллийг хүргэдэг эко боловсрол нэвтрүүлэг маань эхэлж байна. Хүн зөвхөн мэддэг зүйлээ хайрладаг гэдэг байгаль дээр байгаа юм бүхэн амьтаа гэдгийг хүүхдэд та нар ойлгосон биз дээ? Тийм ч учраас л бид энэхүү нэвтрүүлгээрээ дамжуулан хүүхэд залууст байгалыг тань мэдэх боломжийг олгож байгальд дуртай, сонирхолтой болгохыг зорж байгаа юм шүү дээ. Бидний бэлтгэсэн өнөөдрийн нэвтрүүлэгт 2 дугаар сургуулийн 7 дугаар ангийн сурагчид оролцохоор ирсэн байна. Өнөөдөр тэд цагийн урсгалын талаар олон сонирхолтой мэдээллийг олж авах болно. Эдгээр хүүхдүүдтэй хамт үзэгч хүүхдүүд та нар ч гэсэн цагийн урсгалын талаар мэдлэг мэдээлэлтэй болно гэдэгт жимгүүр найз нь итгэж байна. Наашаа суцгаагаарай хүүхдүүдээ. Нэвтрүүлэгт оролцож байгаа хүүхдүүд маань экологийн боловсрол төвд байрладаг байгалийн музейтэй танилцж байна. Цагийн урсгалын талаарх сонирхолтой мэдээллийг авахаас гадна амьтны үзмэртэй танилцж байна. Үнэхээр сонирхолтой юм аа. Эколог байгалийн музей нь Монгол орны бүх экосистемийн онцлог төлөөлөгчдийг харуулсан нийт 300 орчим амьтны үзмэртэйгээс гадна гадаадын орноос бэлгэлсэн матар, тогос, далайн хав зэрэг үзмрүүдтэй. Музейн үзмрийг Монгол орны говь, цөл, хээр, ус, намаг, ойд хээр, ой гэх зэргээр экосистем тус бүрээр нь ялган байрлуулсан байдаг шүү. Тэртээ 3.5 тэрбум жилийн өмнө дэлхий дээр амьдрал үүсжээ. Хожим нь нэг эстээс олон эст үүсч. Хүн бидэл гэхэд өнөөгийн төрхөө олдлоо олон сая жилийг туулсан. Хүн бич хоёр нэг өвөгтэй байгаад 5-аас 7 сая жилийн өмнө салан хөгжсөн аж. Дэлхий дээр амьдрал ийхүү аажмаар үүссэн бөгөөд амьдралын хэлбэр нь улам олон янз болж хөгжин хувьсаж ирэхдээ дараагийн үе нь өмнөх үеэсээ баг багаар ялгаатай болсон байна. Амьдрал маш аажмаар үүсдэг байгаа. За тэгээд амьдрал ингээд дандаа аажмаар цэцгэлийн хажуугаар бас том сүрлүүд болж исэн дэлхий дээр. Жишээлх юм бол одоогоос 250 сая жилийн өмнө манай цагаар бол оройн 10 цагийн үед маш том сүрэл болсон чинь нөгөө далай тэнгист амьдарч байсан организмын 90% нь алга усгэж байгаа байхгүй юу? Устж. Тэгэхээр одоогийн өнөөдрийн бидний мэдж байгаа ертөнц бол бид нар одоо ичнөө олон гоё сайхан амьтан байсныг одоо мэддэггүй шүү дээ. Бид нарыг үсгээс өмнө зөндөө олон юм болоод устцсан. Хүндрэлтэн биднийг үүсгэхээс өмнө маш олон зүйл аль хэдийнэ болоод өнгөрсөн юм байна шүү дээ. За саяын тэр том сүрлээр хуурай газар байгаа организм. Хуурай газар гэдэг чинь юу вэ? Хуурай газар гэдэг бол бидний зогсож байгаа газар. Би зөв хэлсэн үү найзуудаа? Та нар хуурай газрыг юу гэж нэрлэх вэ? Бид нарын одоо зогсож байгаа, бидний бүтээн байгуулж байгаа. Энд байж байгаа организмын 70% нь устсан гинэ. Тэгэхээр маш том сүрэл болсон байгаа. Дэлхий дээр байсан амьд амьтны 70 гаруй хувь нь устсан гэж байна. Бид эндээс дэлхий дээр амьдрал үүсэх гэж ямар урт хугацаа шаардсан болохыг, түүн дээрх амьдрал маш аажмаар үүсч хувьсан хөгжиж ирснийг, мөн хүн бидний амьдрал энэний дотор ямар багахан хугацааг эзэлж байгааг харлаа. Ингэж амьдрал аажим үүсэж цэцгэлж байсны хажуугаар дэлхий дээр оршиж байсан организмуудыг үе олноор мөхөд хүргэсэн томоохон сүрэл дэлхийн түүхэнд хэд хэдэн удаа тохиолдож байж. За тэгээд тэрнээс хойш ахаад одоо ингээл эхнээсээ сэргээл зүйлийн олон янз байдал үсэл яваад байгаа нь. За тэгээд 65 сая жилийн өмнө бас маш том сүрэл болоод динозавр мөксөн шүү дээ. Динозавр юунаас болж мөксөн гэж сонссон байдаг. Динозавр юунаас болж мөксөн болоо? Тийм солиргоо гэж зарим ярьдаг тийм янз янз юмуд болсон. Ер нь бол байгалийн хамшиг болсон гэдэг тийм. Тий. Тэр үед ингээд маш их том хэмжээний солир буугаад
Тэрүүгээр яасан гэхээр мэдээж хэрэг тэр доор нь байгаа амьдрал бол тэр чигтээ байхгүй болчихно шүү дээ. Тэрүүнээс гадна энэ хөрс шороо чулуу бүх юм агаарт хийсээд агаарт гараад тэгээд нөгөө нарыг халахлаад нэгдүгürt амьдрах агаарын бохирдуулаад хоёрдугаарт нарыг халахлаад нар халахлаад ирэхээр хүүтэн болоод ирэхээр дулаан цаг урт тасан цогцсон байсан амьтад тэр богино хугацаанд тасан цогцож чадахгүйгээр айж маар ингэж бөксөн байх гэж янз янзын таамаглалууд байдаг тийм. Тухайлбал 250 сая орчим жилийн өмнө далайн амьтдын 90% хуурай газрын амьтдын 70% суурьсан байхад 65 сая жилийн өмнө динозавр мөхжээ. Ямар амар сүрэл вэ? За ямар ч гэсэн л организмууд зөндөө үүсдэг юм байна. Бас зөндөө олоодаас үтсэн юм байна. Хүн гэдэг организм бол эднэртэй харьцуулахад харьцангуй сүлд үссэн амьтан юм байна гэдгийг бүгд өнөөдрөөс ойлгож байна тийм. За өөр энэ дээрээс асуух сонирхох зүйл байна уу? Хүүхдүүд танад асуух асуулт байна уу? Энд бол зөндөө олон үйл явдал болсон байгаа шүү дээ. Багш нар хэлсэн тийм тэр болгоныг хэлэх боломжгүй. За тэгвэл та нарыг ойлгосныг би маш сүргэн асуулаа. Амьдрал газарт хэзээ шилжсэн бэ? Энийг харахгүй л шүү. Амьдрал газарт хэзээ шилжсэн бэ? Энийг харахгүй л шүү. За хэлээрэй. Сая та нар карта байрлуулсан шүү дээ, тий? Амьдрал газарт хэзээ шилжсэн бэ? 500 сая жилийн өмнө. Дэлхий хэзээ өссөн бэ? Бүгд наашаа харан цаг руу гарсан. Зөө. 4.6 тэрбум жилийн өмнө дэлхий үүссэн. Харин 3.6 жилийн өмнө амьдрал үүссэн. Анхны амьд организм хэзээ өссөн бэлээ? 6.5. За бидний сайн мэдээд байдаг нэг динозавр чинь хэзээ мөксөн гэлээ? 65 сая жилийн өмнө тий. Тэр 65 сая жилийн өмнө мөксөн организм чинь манай дэлхийг бараг 150-60 сая жил ноёлсон баг шүү дээ. Гэтэл бид нар яаж вэ? 195 мянган жилийн өмнөөс байгаа. Гэтэл тэр динозавр гэдэг амьтан чинь манай дэлхийг маш олон жил ноёлсон байна. Тэгэхээр энэ бидний амьдраад байгаа дэлхийг ганцхан хүний төлөө юм шиг бид нар ойлгоод итэл үгүй байгааз. Хүн бол тэрний зүгээр л нэг л хэсэг нь байгааз. Мэдээж оюун ухаантай, хөгждөг соёлтой юм мэдээж ярих хүн төрлөختөн. Гэхдээ бусад организмтай харьцуулахад харьцангуй сувилд өссөн богино төвхтэй тийм эдэн байгаа зү тий. За өөр бас нэг хүн бичээрийн зам салан үтсэн гэзэвэ. За динозавр мөснөг хэлсэн тий. За одоо ерөөхдөө ойлгочлаа. Хүн хэзээ өссөн гэлээ орчин юм шүү дээ тийм ээ. 195 мянган жил юм тий. За тэгээд энэ цагийн орсгол өртөгөөр хамтдаа хэлсэн хүмүүсттэй баярлалаа. За Ингэж организмууд үе олноороос суурьсан тохиолдол нийт 5 удаа болсон гэж үздэг. Эдгээр сүрлийн шалтгааныг бүрэн тайлаагүй ч эрдэмтэд сүүл дод харавсан, тэрнээс болж амьдрах орчин бохирдсан, алтуул дэлбэрсэн, нарны туяа хит хүчтэй байсан, байгалийн гамшигуд хуримтлагцаар сүрэлт хүргэсэн, өөр амьсгалын өөрчлөлт болсон гэх мэт геолог өөр амьсгалын олон шалтгаан байж болохыг хэлдэг. Харамсалтай нь ийм сүрлийн дараа байгаль эргээд сэрэгдэл дахиад хэдэн сая жил шаарддаг байна. Харин эрдэмтэд өдгөө 6 дахь сүрлийг хүний үйл ажиллагаа авчирч болох тухай ярих боллоо. Дэлхийн түүхэн хувьслын түүхэнд анх удаа өөрийнхөө төлөө нэгэн ертөнцийн амьдарч байгаа бусад зүйлсээ маш богино хугацаанд устгах чадвартай биологийн зүйл гарч ирсэн хүн ажээ. Экологийн боловсролын төвөөс хүүхэд олон нийтэд зориулан цахим ертөнцөөс төрж болов холдож байгалыг боддоор мэдрэх богино хугацаанд таньж мэдэх боломжийг олгох байгаль орчин танин мэдхүүн өртөөжилсөн сургалтыг байнга зохион байгуулж байна. Жилийн бүх улиралд ажлын өдрүүдээр аялах боломжтой уг сургалтаар та бүхэн хүүхдүүдэд ажилсаг чигийн улаан, үл үзэгчийн мөрөөр, чимээгүн чимээ, байгалийн массаж, дайснуу нөхрөө, хоёр эрдэнэ, дөрвөл зэрэг өртөөгөөр аялуулж байгаль орчны боловсролыг дэмжээрэй. Дэлхий бол хүмүүс бол таамаг байдал да 4-5 тэрбум өмнө дэлхий үүссэн ингээд дэлхий үүсээ тэгээд яг жинхэнэ тогтсон тоо бол 4.6 тэрбум байт юм ээ. Тэгээд динозавр хүн хоёр бие бинийгээ харж байгаа хүн бол энэ дэр бол батлагдаж байна. 65 сая жилийн өмнө бол динозавр бол мөксөн. Энэ хүү зөв ярьж гин үү? Үзэгч хүүхдүүд та нар ч гэсэн найзуудтай хэлж өгөөрэй. Харин орчин үеийн хүн үүсээд бол 195 мянган жил 195 мянган жилийн өмнө одоо үүссэн байгаа. Хүн юунаас үүссэн юм бэ? Тэгээд хүн одоо юунаас үүссэн бэ гэдээс 3 тамаг байдаг л да. Нэг нь болохоор бичнээс үүссэн гэдэг тамаг байдаг. Нэг нь болохоор харь гаргийн хүмүүс зөөж хэвтэрсэн гэдэг тамаг байдаг. Харь гаргийн хүмүүс гэсэн үү? Харин нэг нь болохоор зүгээр одоо бурхан бүтээсэн гэдэг таамагнууд байдаг. Нэг эст болон олон эст организм гэж Сүнжээ багш маань юу гэж тайлбарласан бэлээ хүүхдүүдээ?
дэлхий анх 4.6 тэрбум жилийн өмнө үүссэн. Тэгээд дэлхий үсээд хамгийн анх олон эс организм үүсээд биш нэг эст организм үүсээд тэрнээс олон эст организм үүсээд тэгээд газар дээр амьдрал анх үүссэн. Тэгээд динозавр болохоор динозавр хүн хоёр ерөөсөө бие биенийгээ харж байгаагүй. Динозавр нь 65 сая жилийн өмнө мөксөн. Харин хүн 195 мянган жилийн өмнө үүссэн. 3.5 тэрбум жилийн өмнө амьдралын өсөл үүссэн гэдэг. Харин би амьдралын өслөө эхлэхээс өмнө нөгөө олон эст организм үүссэн гэж бодож байсан. Харин энүүгээр болохоор амьдралын өсөл болохоор олон эст организмын өмнө үүссэн гэдгийг ойлгосон. Тэгээд амьдрал газарт босны болохоор 500 сая жилийн өмнө гэдгийг бас ойлгож авсан. Тэр охин зөв хариулсан. Хүн яг ингээд амьдрал нэг амьдралын үсэл гэдэг нь яг ингээд аажмаар үүссэн гэдгийг сая хичээл дээрээс мэдж авсан. Жишээ нь одоо 3.5 тэрбум 1.5 тэрбум гээд одоо жишээ нь 4-6 цагийн хооронд гэхэд хүмүүс бид нар бол 1 секундын дотор яг 24 цагаар ярих юм бол 1 секунд дотор л үүссэн байгаа. Энэ хүү их мундаг юм аа. Тэгээд бас динозавр нь болохоор 65 сая жилийн өмнө болохоор бас таамаг нүддэг эрдэмтэн шинжээчд болохоор 65 сая жилийн өмнө болохоор юу их амар үнэхээр том юм солир буугаад солирын талаар ярьж байна. Тэр солир нь болохоор бүр тэр дээр байгаа бүхий одоо амьд зүйлийг одоо устгаа тэгээд одоо тэнд байгаа чулуу тэр одоо тэр агаарт хөөргөөд тэгээ бас нарыг хаагаад тэгээ тэр нэг нартай одоо дулаан агаарт одоо амьсгалж одоо амьдарч байсан гэдэг тэр амьтнууд чинь тийм богинохон хугацаанд тэр хүүтэн агаар руугаа тийс чадахгүй тэгээд бас динозавр маань тэгэж бас динозавр мөксөн байгаа. Бид экологийн боловсрал нэвтрүүлгээрээ дамжуулан байгаль дэлхийн тогтолцоо болоод амьд амьтны талаар олон арван мэдээлэлтэй болж байгаа. Экологийн боловсрал төвийн ахигч нар нь үргэлж хойч үе байгаль дэлхийтэйгээ харьцах монголчуудын уламжлалыг өвлсөн, өөрийн улс үндэстний үнэт зүйлээ мэдэрсэн, дээдэлсэн, дэлхийн нийтийн хүрээлэн буй орчны асуудлыг таньсан, шийдвэрлэх зөв замыг олсон, дэлхийн монгол иргэн болгон төлөвшүүлэхийн төлөө ажилтгийг та нар мэднэ. Олон арван мэдлэг мэдээлэлтэйгээр эх орныхоо байгаль, ан амьтныг хайрлаж сурцгаая хүүхдүүдээ. Бид өмнөх дугааруудаа оршин суугчид компост гэж юу вэ гэх мэт олон өртөөгөр аялсан. Цаашдаа өөр сонирхолтой олон өртөөгөр аялнаа. Экологийн боловсрал төв, байгалийн массаж, дайснуу нөхрөө, 2 эрдэнэ, 4 зэрэг нийт 40 өртөөгөр аялах боломжтой. Нэг удаадаа 5 өртөөгөр аялдаг юм шүү дээ хүүхдүүдээ. Хэрвээ сонирхолтой өртөөнүүдээр аялахыг хүсвэл экологийн боловсрал төвийг заавал зориорой. Жимбүр найз нь ч бас тэнд байх болно. Дараагийн дугаар хүртэл баяртай хүүхдүүдээ. Экологийн боловсролын төвөөс хүүхэд олон нийтэд зориулан цахим ертөнцөөс төрж боловх олдож байгалыг бодитоор мэдрэх, богино хугацаанд таньж мэдэх боломжийг олгох байгаль орчин танин мэдхүүн өртөөжилсөн сургалтыг байнга зохион байгуулж байна. Жилийн бүх өдрөлд ажлын өдрүүдээр аялах боломжтой уг сургалтаар та бүхэн хүүхдүүдээ ажилсаг чигийн улаан, үл үзэгдэгчийн мөрөөр, чимээгүн чимээ, байгалийн массаж, дайснуу нөхрөө, 2 эрдэнэ, 4 зэрэг өртөөгөр аялуулж байгаль орчны боловсролыг дэмжээрэй.